За юу вэ цомны Улаанбаатарын царайлгийн цуглуулгад амьдралхаа сайн гэж найдаа да тий. Тэгээд хөрхнөөгээ явчлал болж штэ. За. Хэрвээ чиний амьдралд заа одоогийн байга хайр дурлалчин ямар ч асуудал байхгүй. Хөөхнөөгээд татврын төлөө нийгмийн даатгалын төлөө явж ивэл хэрэв бас чи экстэйгээ ямар ч проблем байхгүй тий ингээд нэг зам ороо хөөгөөд ингээд гой сайхан сүүн цацлагыг ингээд өргөд явуулсан бол энэ бичлэг чамд яг зориулагдаагүй шүү. За яв тий. Тэгээс ингээд нэг явж гоё хоол эргүүлдэг ч юм уу тий. Бас нэг оройгоос хүн болонгод нэгсэн хоол эргүүлдэг тий фак. Тэгээ хоол эргүүлээл яадаг ч баа. За одоо илүүл болохоор юу үзэх вэ гэж штэ тий. Таны X2-ын донд ямар хөө энержи ингэ байна гэдэг харцгаад. Үүний өмнө хэрвээ та хувийн уншлага авах бол тэгээд надтай ингээд нэг видео колл хийж ингээд нүүрээ толонготой за амьдралчаа юу болоод байгаа юм бэ хамаа ёо гэдэг мэдхий өсчөөл миний ингээд вебсайт нэр ингээд байгаа цагийг хараарай за. Зя. Тэр Жинлүрт. X2-ын энерги чи харъя л да. Одоо угаасаа бод гаргийн боцолт нь ингээд нэг болж байгаа. Хүн болгож амьдрал жаргалтаа. Тэгтээ би гайхаад байт ингээд нэг зам. Бод гаргийн боцолт гэхээр хүн болгоно гэсэн тийрээд дээ. Харин ч бүр гоё цаг гэж боддоо шүү би бүр. Тэ. Эцэс нэг өөрийгөө рефлект ингээд болох цаг болчихж байгаа байхгүй. Зия опа. За та зарим нэг ингээд нэг хилэн цартай дийл хийж магадгүй. Гэтэ энэ бол зөвхөн фокус энержис окей хинч байж болно. За Улаанбаатарчууд хэд хэдэн зүйлийг амар сайн анхаарах хэрэгтэй наа. Хэрвээ штэ те чиний ингээд нэг X чин заяа. Надтай адилхан fix sign бол заяа. Эсвэл тэр хүний чинь ингээд нэг moon sign ч юм уу ингээд нэг асцендент дээр байдаг шүү дээ. Тэр нь ингээд нэг fix sign ингээд байгаа бол заяа. GG. За, fix sign гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ би нэг шийдвэр гаргах юм бол that's my fucking миний шийдвэр байдаг. Ойлгож байна уу? Тэг ингээд хэрвээ чи ингээд нэг өнгөрсөн үерхлийн динамик ингээд анзаарч үзчихсэн бол заяа одоо жишээлбэл цаа чи ингээд нэг чимээгүй байхаараа одоо чамааг одоо punishment хийдэг ч юм уу яадаг ч юм байгаа эсвэл нөө чимээгүй байж ингээд нэг чамаа гэж ингээд гинтэй юм шиг ингээд мэдрэмж ингээд нэг төрүүлдэг байсан бол тийм байгаагаад байсан бол яа би одоо энэ хаанаас нэхлэхээ өвөндөө мэдтгүй ямар ч лсэн надад нэг ганц 10 секунд хугацаа өгчээ би бүр яг гоё поинтуудыг гаргаж ирлээ. За өглөө үзэр шууд гарч ирсэн. Тэг ямар ч лээс X ч одоогоор л ингээд нэг битүүрээ хамгийн зөв ингээд нэг шийдвэр бол энэ харилцааг дуусгах. Higher font ингээд доошоо, sun card ингээд доошоо байгаад байгаа байхгүй юу. Тэгээд ингэж бодож үзье заа. Хэрэг чи манай X ингээд нэг надлуу ингээд нэг холбогдох хаа гэдэг чинь битүүр ингэж нэг уучраа олчих хаа. Битүүрийн донд нэг юм хөвөл болох хаа гэвэл хэсэгтээ наад expectation-ы хойшоо тавьсан дээр байгаа байхгүй юу. Ямар ч үйлдлийн хүзэр бол хаалга заа. Нэгт хоёрт болохоор ингээд нэг яалтчгүй амар хамгаалт өндөртэй байгаа байхгүй юу. Хүн ямар тохиолдолд хамгаалттай байдэ. Хүн ямар тохиолдолд нэг юм хаалгаа хан ингээд нэг өргөжж чаад ямар тохиолдолд магадгүй оролдоод ингээд нэг угаасаа ингээд адилхан үр дүн адилхан ингээд нэг хогийн зүйлүүд ингээд дахин давтагдаад байсан болохоор угаасаа хүн хаалттай байдаг бах тий. Эсвэл зүгээр л ингээл нэг залхацсан л хгүй. Хоёрын аяа гарч ирж байгаа хгүй. Хэрвээ чи штэ тий X-ийн талаар ингээд ер нь юу бодоод юу мэдрээд байгааг тодорхой хэмжээгээр гадарлахыг хүсч ивэл заа чи өөрөө тэр X-ийн талаар юу бодож байгааг ингээд мэдгч итгэх юм бол хариуд гарч ирнэ. Яагаад гэвэл
хоёрын аяг ч юм болохоор ингээд нэг чантай адилхан филингтэй адилхан ингээд alignments буюу холбоонд байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ ч штэ те ингээд нэг да motherfucker миний амьдралыг сүрүүлсэн гэж бодож байвал штэ те тэр X ч гэсэн да motherfucker миний амьдралыг сүрүүлсэн л гэж бодож байгаа байхгүй юу. Хэрвээ ч штэ те дотроо битээр ингээд нэг салснаас та зөв шийдвэр байсан гэвэл штэ те X нь битээр салсан зөв шийдвэр байсан байна л гэж бодож байгаа байхгүй юу. Ядвал чантай адилхан ингээд нэг alignment буюу шугам дээр байгаа байхгүй юу. Тэгээд honestly ингээд фул үзэр ингээд нэг 6-гийн аяхтай байгаа байхгүй юу. Зүгээр ер нь хүн юу вэ? Өнгөрснөөсөө ингээд нэг салаа шин зүйл эхлэхийнхэн өмнө нэгт өнгөрснөө ингээд тодорхой хэмжээгээр дурсан сандг нь үнэн багхгүй да. Тэгээ би ер нь яагаад ингэж аль болох хоёр талыг ингээд нэг зэрэг барих гэж хичээдэг байвал би нэг зүйл ингээд анзаарч байсан ингээд бид нар ямар нэгэн нөхцөл байдлыг те одоо шилбэл тарот үзрөөс ингээ харна одоо болзооны коучнер ямар нэгэн ингээл нэг инстаграм дээр ингээ байдаг ингээл танай X чинь бол avoidant attachment style-тэй хүн байсан. Танай X нь тийм байсан whatever the fuck. Тиймэрхүү контентэндээс нэг юм ингээ анзаарч хахад бид нар дандаа чиний дотор болж байгаа мэдрэмж, бодол одоо нөхцөл байдлыг айгүй ухаж ойлгох гэдэг те бас ухаж ойлгох гэдэг. Гэхдээ хин ч бас нөгөө хүний талаас одоо яг чиний эсрэг хүний талаас яг юу болж исэн бэ гэдгийг айгүй бага ярддаг асуудал орчих юм болоо гэж боддог байхгүй юу. Тэр энэ дээрээс ингээд нөгөө харагчлаа л да. X ч юм болохоор яг одоо зүгээр цоо шин ингээд нөгөө нэг амьдралыг эхлэх юм өхлийн үзэр тэгээд өхлийн үзрийн дараачаас ингээд full card аваад цоо шин зүгээр ингээд нөгөө амьдрал chapter ингээд эхлэхийн өмнөх зүгээр нэг өнгөрснөө нэг сананд дурсдгал ингээд нөгөө нэг мүүдтэй ингээ байж байгаа байхгүй юу. Тэгээд чиний X чамд итгэж өгч ийнэ гэвэл чамд итгэхтэй гол биш. Зүгээр ер нь одоо нэг юм insecurities гэж ярьдаг те. Тэр л амарх байгаа байхгүй юу. За тэр яг хаа soft ингээд нэг energy чиг юм байна. За тэгвэл яг одоо X чинь талаар яг бүр одоо X нь чамайг яг жигнэсээ юу гэж бодоод байгаа юм. Тэгээд бас intention гэдэг зүйлүүдтэй нэг хамтдаа харцгаая за. Оба. Малэвас. Yep. That's what I thought. За хэд хэдэн зүйлээ хэдүүлээ ойлголтой. Энэ маш цөөхөн ингээд нэг хэсэг бүлэг хүмүүс ингээ байж байгаа байхгүй юу. 10 аягаад баатрин засаад боолын зас. За би юу гэж та хэдэд тайлбарлах гээд байгаа вэ гэвэл ч цөөхөн бүлэг гэдэг нь X-ийн хувьд бол ингээ харилцаа ингээ нэг дүнж байгаа ингээ байдалч юм болохоор шүү дээ. Бит хоёр баатрин зас болохоор ийм үзэр байхгүй юу. Маш тогтвортой фундамент бэлэгддэг байхгүй. Гэхдээ бас ингээ удаан прогресс гарч ирдэг нь үнэн л дээ. Бит хоёр ямар ч бэлтгэлгүй байхдаа боолын зоос буюу ингээ нэг хүүхдтэй ингээ болцсон. Хойноос нь 10 аягыг дагуулж агаад. Тэгээд энэ нь ингээ нэг бит хоёрын тэр суур гэдэг зүйлийг үнэхээр ингээ нэг жижиг болгоцсон гэдэг л ингээ нэг ухаантай ингээ харилцаатай ингээ байж байгаа байхгүй. Энэ дээр би гол нь юу ч хийж чадахгүй. Гэдэг л юм байр суурьтай ингээ байж. Энэ гэхдээ маш цөөхөн ингээ нэг хувийн байгаа байхгүй. Нөгөө ингээ нэг би яалч ингээ хувааж ингээ уушхаасаар аргагүй болж л да танаа бүлгээ. Тэгээ нөгөө хэсэг бүлгийнх нь болохоор шүү дээ. Демон үзэр ингээ world үзэр доошоо байгаа байхгүй. Тэгээд бисэлт даад. Хэрвээ шүү дээ те X та хоёр чинь заа оны шилдэг нэг юм токсикийн цуглуулгууд гэж байдаг шүү дээ те. Тийм байсан бол заа. Яп тэр нь одоо л ингээд нэг амар ингээд хүчтэй ингээд chemistry үүсгэлээ л да. За бид нэр ямар нэг юмныг дүгнэхээс илүүтэйгээр ер нь тэр цаад учир шалтгаан гэдэг зүйлийг ойлгоё. Сүнсний контракт гэж яг юу вэ гэдэг л шүү дээ те. Чиний одоо нэг personality level гэхгүй. Та хоёр ингээ хамтдаа байдаг байхдаа мөнгө санхүү байна уу? Найзууд байна уу? Хоорондоо харилцаа байна уу? Гэр бүл байна уу? Архины асуудал whatever the fuck гэсэн. Үнэхээр энэ төм проблемтай ч гэсэн яг үндэ чиний сүнс штэ тэр хүний хажууд байхдаа
бүтэн шиг мэдрэмж авч байл наа чи нэг soul contract karmic relationship гэж ойлгочих болно. Soul contract-гүй karmic relationship-ийг та яаж таньдаг гэж? Бүх юм окей. Надтай та хоёр perfect match. Гэтэ цаана нэг юм дотоо. Наа чи soul contract-гүй ингээд нэг relationship баггүй. Бид нар бүгд амьдралдаас тийм бүх ингээд relationship үүсэн байдаг. Тэгэхээр хэрвээ чиний ингээд нэг харилцаа ингээд чиний бусад ингээд нэг харилцаа дундаас ингээд хамгийн хүнд ч юм уу те бас хамгийн их нэг таталцал өндөртэй тэрнийхээ хэмжээр хамгийн их бас нервтүүлсэн ингээд харилцаа байж исэн бол за гэсэн ч гэсэн яг ингээд нэг тэн дээр ингээд надад ч гэсэн тэгж мэдрэгч юм л гэж бодоо байхгүй. Тэгээ одоо болтол бит хоёр ингээд нэг харилцаа ингээд нэг дуусаагүй байна. Гэхдээ бас бит хоёр ингээд буцаж нийлэх юм бол яг ийм гэдгийг бас ингээд нэг мэдээд байна гэдэг ч юм уу те. Энэ бол 2 дугаар бүлэг. За 3 дугаар ингээд нэг бүлгийнхээ яаж авал штэ те. Full card гарч ирж байгаа байхгүй. Тэгээ 8-ын саватанд 3-ын зас. Тэгээд зүгээр л basically ажиллаа яа л гэж байхгүй. Одоогор угаасаа ингээд нэг би үйлдэл хийж чадахгүй байсаж ямар нэгэн кейс ингээд байхгүйгээс зүгээр ажиллаа өдөө тэгээд угаасаа бит хоёрыг одоо ингээд нэг хүмүүс ч бас ингээд нэг юу гэж ингээд бодох байлээ гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд ямар ч үйл хийхгүй хоошоо ингээд зогссон байгаа байхгүй. За ингэж бодож үзье за. Анх ингээд нэг хосоод ингээд салангой хүн болгоо хөөе та хоёр яачаа вич гэдэг те 2 дахь удаа сална 3 дахь удаа сална 4 дахь удаа сална 5 дахь удаа сална за хинч тоохоо болдог шиг л байхгүй. Тийм үедээ мань хүн ч гэсэн одоо асаа битэрийг одоо яг юу гэж бодох юм намаагч бас юу гэж бодох юм те ингээд нэг ер нь яг ярих юм бол чамааг аль хэзээ ингээд нэг ажлын байран дээр ч юм уу эсвэл өөр нэг газар ингээд нэг хөдөө болцоод байгаа гэж бодсон л одоо байхгүй. Хүнөөс. Тэгэхээр энэ дээрээс хэдүүлээ ямар хөө ойлголтыг авч болж байна. Нэгт одоогор бол нэг амар ингээд нэг чамлуу акшн хийх гэсэн ч юм уу ямар нэгэн харилцаа буцаж сэргийх кейсүүд ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Одоогор тийм болохоор ингээд нэг хоошоо хэсэгтээ ингээд нэг суусан л ингээд нэг дээр л олчихлаа л да. Тийм болохоор ингээд хэдүүлээ бодож үзье. Бидний эго бол level гэж байдаг. Гэтэ тэр нь болохоор ямар нэгэн зүйлийг үргэлж контролд оруулахыг хүсдэг. Би ингэж ингээд нэг мэдрээд байхад манай тэр хүн яагаад надтай адилхан мэдрэхгүй байгаа гэдэг ч юм уу. Тэр яагаад ингэхгүй байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд нэг юм гिचгцэн нэг өнөө угаасаа хүнд байдیں۔ За бид нар хүн л болсон. Асуудны үйл тэглээгээд ингээд нэг чи бас ингээд өөрөө хүн чи бас амьдралаа бодох хэрэгтэй ш гэдэг ч юм уу те. Тэгээс ингээд энэ нөхцөл байдал дээр ерөөхдөө бол зүг шууд ажил амьдралаа бодъё л гэсэн дээр юм байл үү те. Гэтэ хүн бас хэдүүлээ ямар ч лсэн зөвлөгөө харцгаая. Зөвлөгөө юу вэ? Тэгэхээр энэ дээрээс бол хэсэгтэй бол чамлуу нэг үйл хийн барин нэг нэтрэ гэсэн юм бол алга. Тэгээс яг чаваагаас нэг амар ийм одоо татагддаг ч юм уу те ингээд нэг шатаага ингийн сая тийм сая ямар ч нэг зүгээр л ер нь чимээгүй гэсэн үг окей. Сэтгэлээ зөвлөх арцгай за. Yep. Мэдээч. Чөтгөрөө өдрөө харж байна доошоо гарч ирж байгаад. Чарэ төдөртэй, хүч чадлын өдөртэй, хатны сав. За эдрийг бүгднийг нийлүүлээ ойлгочих за. Аапш. Ямар нэгэн одоо нэг юм karmic relationship гэж байдаг те. Ямар нэг юм obsessive харилцаанаас гарах хамгийн ухаалаг алхам юу вэ те? Хүлээн зөвшөөрөх. Хэрэг чи одоо бол X-ээ бодож ингээд нэг шаналж байгаа бол би чамд амар ухаалаг зөвлөгөө өгье. Битгий наад мэдрэмжээ дараарай. Санаж байгаа шууд мэдэрч. Гомдож байгаа гомдож байгаа шууд мэдэр.
гомдлоо гэж бодоход гараад ингээд нөгөө пи уснаар сайхан ингээд нөгөө буудан дээр суучаа за туллаа мэдэрч гэдэг ч юм уу те. Үүний дараа яадаг вэ? Хүч чадлын өдөр. Ялхаар ингээд нөгөө нэг confidence буюу өөр өөртөө итгэлтэй байдлыг бэлэгддэг байхгүй. Ямар хүн өөртөө хамгийн итгэлтэй дээ. Би яаж хийхээ мэдэхгүй байна. Гэтэ би somehow босож чадна гэдгээ мэдэж байна. Тиймээс ингэж байгаа байхгүй. Эцсийн эцэс чамайг аварч чадах цорын ганц хүн болохоор чи өөрөө гэдгийг л зөв хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс ядаж битгий өөрийгөө одоо нэг isolation буюу сэтгэл санааны хувьд физикал биеийн хувьд өвдгөөд ингээд нэг өөрийгөө хоошоо дараарай л гэж ингэ зөвлөж байгаа байхгүй юу? Яа, тийм байна. Тэгээ нэг чарат ингээд нэг хатны саваагаар ингээд юу гэж дүгнж байгаа байвал магадгүй аялаад үзэх юм уу? Тэ? Аялах ингээд нэг боломжгүй үл ядаж ингээд өөртөө нэг жижигэн чултгаа нэг зориг тавиад үзэх юм уу? Энийг юу гэж би ингээд нэг ойлголтоо жишээж авал миний хамгийн дуртай философч гэдэг Слава Жижек гэдэг. Жижек болохоор бас ингээд маш хүнд амьдралыг үзэж ирсэн. Ялангуяа өсвөр насны дээрээ ч юм уу те зөвхөн хэрэг ингээд навдар юмнуудын бол үнэхээр жижиг за Жижек тэр бүх ингээд нэг сэтгэл готрал тэр айдас тэр ингээд нэг өвдөлтүүд дундаас ингээд нэг гарч исэн хамгийн ухаалаг алхам нь юу байвал би өнөөдөр нэг ном уншаад үзтiin гээд. За гээд. Нэг ном уншиж болоод ирдэг ш. Маргааш дахиад нэг уншиж ш. Нөгөө төр дахиад нэг уншиж. Нэг мэдсэн чинь Жижек ингээд нэг философийн доктор болсон байсан аахгүй. Яг энэ шиг чи угаасаа ингээд яаж давхаа мэдгүй байгаа болцоо. Ялангуяа ингээд нэг энэ салтын шарахыг яаж давхаа мэдгүй болоо. Окей ойлгож байна. I get it. Хүн болгонд хэцүү байдаг. Хамгийн ихний хүлээн зөвшөөрөх гэж ярьсан те. Ингэж төсөөлөл яаж чинь чи киноны хатарт ингээ байгаа. Чиний хамгийн яг гоё хэсэг дээр хангу кино ч дуусчдаг да. Тэгээ чи хүлээгээд байгаа байхгүй. What's the ending? Уучлаарай ямар ч ending байхгүй. Fuck off тэ. Гэтэ ending байгаа гэж одоо хүлээгээ суусан л дээ шүү дээ. Киноноосоо гарлаа, дараагийн тасалбараа худалдаж авлаа, дараагийн киног үзье. Энэ бол хүлээн зөвшөөрөх. За нэгэнт гойч байсан. Тэгээд одоо жижиг болоо саллаад одоо тэгээ яа их вэ? Яг энэ шиг. За одоо Слава Жижек ч гэсэн ингээд тухайн амьдралаа ингээд жижиг гэдэг хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэхдээ за би нэг somehow ингээд нэг урагшлаад үзье, босоод үзье, шинэ юм хийгээд үзье. Баг багаар хийгээдээс чи нэг үз чи философи болсон гэдэг шиг. Чи баг багаар ингээд өөртөө ажиллах те шинэ хоббитой болох, шинэ найзуудтай болох. Гадуур нэг жоохон гарч санах болгонд би санаж байгаа нүнэн. Гэхдээ би шинээрээс амьдралаа босгож байгаа нас үнэ. Гээд явал яаж вэ? Хизээ дуусах нь бол мэдэхгүй байна. Гэтэ зүгээр сууснаас л ярих те. I don't know. За. Тэр яах вэ? За. Тэр чинь ингээд нэг хосын амьдрал чинь за ямар ч асуудалгүй өрхнэгээд оройно бас амар гоё ингээд нэг wine-тэй тэ нэг гоё халаахан date-тэйгээ ингээд явж байгаа бол тэ энэ уучлах чам зориулагдаагүй шүү заа. Тэ. Сэрэг хосын амьдрал чинь ингээд нэг пихлуулсан яах гэдэг мэдтггүй жил яагаад сонсохгүй гэж. Тэгээ хэрэг чи надтай ингээд хувийн уншлага авахаар яа миний ингээд нэг вебсайтанд нээлттэй цагийг ингээд нэг чекин хийгээрэй заа. Тэгээд сайхан нүүрээ хараад уулзч болчээ. За тэр яах. Тэгэхээр одоо currently ингээ байгаа хүн та хоёр чинь энерги хийж харцгаая. Юу болоод байна вэ? Батарей доош. За, that's interesting. 20 зас доош 7-гийн зас. Одоо За чаш.
Энэ надад нэг жил санагчлаа л да. Энд дээр ерөөсөө ингээд нэг 3 дахь хүний үзэр алга заяа. 3 дахь хүн гэж юу гэсэн үг вэ? Нууц амраа гэдэг ч юм уу те. Тэгэхээр бас ингээ амар сонирхолтой ингээ толгой эргүүлээд байгаа байхгүй яаж ингээл яг би хэлсэн шүү дээ нэг юм өөр ингээ 3 дахь хүний хүзэр алга гэсэн мөртлөө гэхдээ би нэг тийм жоохон итгэлгүй юм шиг хэлээд байгаа. Тэгээ миний хамар нэг юм сони юм өнөрлцөн байгаа байхгүй магадгүй ингэж магадгүй. Хэрэв чи ингээ нэг хосын ингээ харилцаа анзаарсан бол гинт нэг юм амар хүүтэн болоод тэгээ ингээ нэг жоох ингээл даун болоод тэгэл хуучин чин жишээлбэл 7 хоногийн 6 өдөр ингээл амар гал халуух ингээл нэг харилцан яриатай те тэгэл ингээл нэг өөртөө ингээл хуваалцаад би ингэж мэдэрч чинь чи ингэж нэ тэгж нэ гээл тэгэл ингээл гой нэг ингээ халамжлаж ал тэрнийхэн тоон ингээ багсаал яагаад чи мэдхгүй ингээд нэг чи нэг өөр болсон байна да гэдэг ингээ ухтхантай байсан бол магадгүй нэмэг чамаг орхиж авч байгаа emotionally магадгүй ингээд нэг битүүрийн харилцаагаа дуусгаад ер нь над дээр ингээд өөр ингээд нэг гоё ингээд happy ending байх юм болоо гэж бодоод байгаа байхгүй because of яагаад гэвэл ингээ 10-ын зоос энэ дэр доошоод байна л да. Тэгснэ энэ дээр болохоор 10 аяга дэшээ байхгүй. Тэгээ хоёрын ингээ нэг зоостойгоор 7-гийн ил даваад байгаа байхгүй. Ч болохоор нэг худлаа ярддаг ингээ дисонанс үзэр штэ. За би юу гэж ингээ хэлэх гээд ойлгох гээд байгаа байг гэвэл чи зүгээр анзаарах хэрэгтэй юм болоо нөгөө чүрний харилцаан дээрээ одоо угаасаа тухгүй байгаа болохоор л угаасаа ингээ та хоёр харилцаж жижиг болоод байгаа штэ. Тэгээ гол нь яг яагаад ингэж юу болчих вэ ийч үү гэдэг талаас нь ер нь ярил зүйцэн дээр болоо л гэдэг үзэр байгаа байхгүй. Yep. Тэгснээр ингээд одоо жишээлбэл аль хэзээ ингээд орхиж явдаг өдрүүд нь ингээ гараад ирсэн тэгээд ер нь энэ харилцааны ингээд нэг тэр галт үлэн ингээд нэг буурсан байвал тэгээ одоо тэгээд харахуун дээр бодоход өөр хүн байх л гэдэг кейс гарч ирэн ингээд нэг байхгүй одоо байхгүй зүгээр л ангаацсан л гэж бодлоо байгаа байхгүй. Who knows? Тэгээд та хоёрын харилцаан дээр ямар ч ингээд нэг progress ингээ алга тэгээд асуудал гэж мэйл те ингээл нэг хоорондоо тустаас чи яасан би яасан гэж тэгж байгаа гэдэг бас яг нэг юм бас яг шууд поинтод байхгүй одоо байхгүй what the fuck. What the fuck is going on? Яг нэг тийм их өмнөний өмнөх чимээгүй байдал гэдэг нь энэ үү? Юу бол яаж байгаа юм бол? За зүгээр харъя за. Яг чиний нөгөө юм биш дээ чамаа юу гэж бодоод энэ харилцаа юу гэж дүгнээд тэгээд яг явах уу гэдэг нэг мэдрэмжүүд аа гэдгээр ингээ харж байгаа. Долоог аяга 8 аяг таад. За хэдүүл ингэж бодъё. Хэрвээ чи штэ те нэг зүйлийг анзаарч ирсэн бол та хоёрын харилцаа бүр ингээ гүнзгэр штэ. Яг өөрийнх нь хамгийн эмзэг ингээд нэг сэдвүүдээ ингээд нэг хуваалцаал тэгээ чи битээр ингээд хамтдаа үнэхээр ингээд нэг маш том ингээд нэг бүтээ юу ч болсон бай би чинийхэн талд малт гэл амар гоёор ингээд нэг close болоод гүнзгийрлээ гэж бодъё. Яг тэр үед нөгөө ч үдэж байгаа юм шиг таг ингээд алга болцдог болцоё. Чөтгөр өдрөөгаад basically наа чи ингээд нэг avoid attachment styleтай хүмүүс эсвэл ингээ complex attachment styleтай хүн байгаа даахгүй юу гэж ойлгож болох вэ гэвэл штэ тийм иймхүү хүмүүс ингээ нэг амар ингээ гоё connection амар хүсдэг заяа.
Тэг ингээд нөө deep down л ингээд хайрлагдаал хамтдаа бүхэл амьдралаа ингээд зориулахыг хүсдэг заа. Яг цагаа тулангуйч чаддгүй байхгүй юу? Шалтгаан номер 1 яад үл эдэр ингээд нөө дотор амар insecure буюу өөртөө итгэлгүй хүмүүс л байдаг одоо байхгүй юу? Яа. Тэг ингээд нөө хэрэг чи энэ хүнийх ингээд хажууд ингээд нөө байдаг хөтө үргэлж ингээд нөгөө хүний анализ хийдэг бол за одоо шилжил одоо яачих бол би одоо ингэж хэлчих юм бол энэ хүн гомдчих болоо би одоо ингэчих юм бол энэ хүн ингэчих болоо гэд үргэлж ингээд нөгөө нэг анализ хийгээд өөрийгөө ингээд нөгөө хоошоо ингээд тавьдаг бол заяа. Яа наа чи бол ингээд нөгөө нэг юу байл та чиний буруу биш. Гэтэ сатэ сая тайм иймэрхүү нөхцөл байдлуудыг байн бүрдүүлнэ гэдэг нь чаас өөртөө ажиллах хэрэгтэй одоо байхгүй яаж вэ гэвэл ч тэ та хоёрын харилцаанд дээрээс баланс алгалтай 6-гийн саваа ингээд нэг 3-ын зоос ингээд нэг доошоо гарч ирж байгаа байхгүй баланс авахгүй баланс авахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ хамтарч ажиллаж чадахгүй гэсэн үг байхгүй хосын харилцаа гэдэг зүйл чинь юу л яг 50-50 exactly байна гэдэг бол ер нь бол төвхтөө угаасаа баг тийм ингээд нэг найраач гэж байхгүй. Гэхдээ at least ингээд нэг ойлгоод туслаад дэмжлээ. Одоо жишээлбэл ингээд чи ингээд нөгөөндөө ингээд нэг зориулаад гэхдээ бас өөрийгөөс бодох хэрэгтэй байдаг шиг нөгөө нь ч бас ингээд чам зориулаад гэхдээ бас өөрийгөө бодох хэрэгтэй байдаг шиг юм баланс хэрэгтэй байдаг байхгүй. Тэр ингээд ерөөсө гарч ирэхгүй л байл да. Тэгээд тэгэнгүүтээ ингээд нөгөө чи ингээд нэг яг харилцаа ингээд нэг яг ингээд нэг бүр ингээд эмзэг сэдвлэг ордог ч юм эсвэл нөгөө хүний ингээд ер нь харилцаан дээр чинь нэг чухал асуудлыг ярилцах уу яадаг та тий одоо хоёулаа ер нь цаашдаа төлөвлөгөөтэй бай ингэ нэ ямар нэгэн бас нэг асуудлын хариуцлага хүлээж авах чадaltaй emotional capacity гэж ярьдаг тий одоо та хоёрын харилцаа ингээд асуудалтай ингээд боллоо гэж бодоход би яг энэ хүн дээр ингэж бодож байна хоёулаа энийг хамтдаа ингэ шийдвэл яаж ингэ гэдэг ч юм уу нэг юм ухаалаг capacity ингээд нэг байхгүй байвал за 1000 ингээд нэг хатны аяга 10-ын зоос ингээд 4-ийн ингээд саваа шиг амар гоё мөрөдөлтэй интеншнтэй байлаа гэд харилцаач жийж үсттэй. Яаж вэ гэв яаж би ингээд нэг ийм орон гарan хилээд байгаа вэ гэвэл ч тийм яг чиний ингээд харилцаж байгаа ингээд currently relationship байгаа deep down л ингээд урт хугацаа харахын бол хараад байгаа байхгүй юу. Яг цагаа толонгод нэг чөтгөр өдрөөр 8 ингээд нэг аяхтайгаар ингээд явчаад байгаа байхгүй юу. Яг нэг ийм хүмүүс байт энэ ихтэй магадгүй ийм шүү. Би энэ дээр штэ тэ ингээд яг нэг хүнийг багцалж ярихаас өмнө илүү тэгэхээр ер нь та хоёрыг яг зэрэгэл ингээд балансчлж гайлуулах ярих гэдэг байхгүй юу. Таад нэг анзаарч ирсэн үү? Яг нэг тийм би л авдаг өөрөөсөө нэг анзаарч ирсэн. Би нэг альматай ингээд болцож байгаа заа. Йоо альма чи ямар хөөрхөн хүн бэ гээл заастай. Альматай ингээл өөрхөөл чимиг гоё ярагдаачих шиг. Тийм анзаарчихсан уу? Яагаад чимиг гоё ярагдаад гинт эхэлж байгаа гэсэн чинь альматай бүр амар зузаарах гэдээсэн байгаа байхгүй. Тэгээ би насаараа альматай ингээ хандах үсээгүй ч юм уу ш. Энэгээр би нэг юм хоёр их нэртэй хойлмол гэдэг гачаа яриаггүй ш. Зүгээр л ингээд нэг фан ингээд байдлаар ярьж байгаа шүү дээ. Шалтгаан нь болохоор ингээд юу вэ? Иймэрхүү хүмүүс дийлэх тохиолдол зүгээр төгс ингээд партнераа ингээд хайх гэдэг байхгүй юу? Гэтэ төгс партнер гэж анханасаа байгаагүй маа. Бид нар өөртөө төгс болгодог байхгүй юу? Бид чуугчтэй байгаа зү, цайжиртай байгаа зү тий? Нэг юм байдаг шүү дээ. Намайг ийм байхад нь хайрлаавал ийм болсныхан дараа хайрлах хэрэг байхгүй онж байгаа юм байна. Тэгэхээр энэ хүний одоо currently урт хугацаанд ингээ байх хүний чинь ингээд зөвхөлхөр ингээд харилцаа чинь ингээ хүн дээр чинь харилцаас ингээ гарах гээд байгаа нь харилцаа чинь ингээ нэг илүү гүнзгийрхээс айгаад байгаа гэдэг нэг юм сонин нэг юм оюуны коэффициентгүй бодлоод байдаг та. Тэрхүү л юм байгаа л та. Тэгээ уусаа ийм нөхцөл байдал уусаа тэгээд хэцүү шүү дээ. Бид нар ингээ хүний бодол санаа шийдвэрийг өөрчилж чадахгүй. Гэтэ бид нар өөрсдөө юу бодож, юуг мэдэрч яаж явж байгаа бол бас ингээд бид нар контроллож чадах нь бас үнэн баггүй юу. Тэгээ ямар ч лээс одоогийн байдлаар л энэ харилцаанаас ингээд нэг орхиж явахаар л ингээд нэг бэлтжил байл да. Эмоцоо татаж аваад баг ингэж нэг хүн дээрөөл чимээгүй болоод ингээл яа. Тийм үү. Тэгснэ дотроо болохоор бас ингээд нэг урт хугацаа харцсан байгаа байхгүй бас. Гэтэ зүгээр уусаа чи хүн штэ. Би ч гэсэн амьдралынхаа тодорхой хугацаандаас яг ийм байж л байсан.
Тэгээ нэг л өдөр ухаар те. Яаж ухаарч исэн гэж. Тэгээ хаягдж ухаарсан дааш. Ингэж ангаж явж чад. Тэгвэл бодсон биш yes дааш. Тэгээ намайг ухаарсан чинь бүхэн аль хэзээ дууссан байсан. Тэгээд энэ бол миний амьдралын хамгийн том хичээл болж байсан байхгүй. Яа тэгвэл ингэж нэг шийсэн үргэж ингээл миний хажууд ингээ байдгүйс тэгэл юу ч гэсэн би одоо нэг статик миний бэкийг амар сайн хамаадаг. Тэгээд хайрлаа өргөнзөрж чаас тэнгүүтээ шууд ингээ нэг хажуутлын чимгээ амар хөөрхөн харагдаад байдаг ч юм уу те гэдэг ч юм уу те ингээ уус нэг домброо ингээ бодлоод гарч ирж чаас тэг ингээл тэгснээс ингээ урт хугацаа харцчих уу та сайн дөнгөө уусаад байх те. Ухаарч чаа. За энэ ухаархад ингээд нэг дэндүү оройтсон байдаг үнэн гэхдээ ухаарсан л ухаарсан. За хэдүүлээ зөвлөгөө авцгаая та юм дээр. Марч мэдээ. Шодрогос нөзөр. Чиний хийж чадах хамгийн ухаантай үйлдэл юу вэ? Америкт ч те ганцаараа хоол идэж чаддаг хүнийг хэн ч өвдгөж чаддаггүй гэдэг хэлцээ байдаг байхгүй юу? Яагаад энэ бүхэн болцоо гэдгийг нэг асууж үзвэл яаж вэ? Яагаад энэ хүн миний хязгаарыг амархан давдаг болцоо? Яагаад энэ хүн намайг ингэдэг болцоо? Яагаад энэ хүн намайг ингээ үл хашаадаг болцоо? Магадгүй чи ганцаархаас айдаг, хаягдхаас айдаг байгаад нөгөө хүн чинь чиний хязгаар ингээ давах боломжийг олгоцсон л байгаа байхгүй юу да? Яа. Энэ бол чиний хариуцлага гэсэн байгаа байхгүй юу? Тиймээс ингээд нэг би насаараа ингээ fuck хухаас сингэлж ингээ явж чадна. Гэтэ би энэнгээр штэ хүн болгонтой хүндий харьц ингээ хүн болгоноос ингээ зайгаа авъя гэдэг гэсэн юм огт хэлээгүй шүү. Зүгээр чам нэг тийм үнэмшил байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Би энтэй нэг угаас амьдралаа босгож чадна гэдэг. Үнэмшил. Өөртөө үнэмшүүл. Тэгсэн цагт яана гэж чи тухайн оны ингээд нэг чамд үзүүлж байгаа бүх red flag-ууд, бүх мэдрэл муутай үйлдэлүүдийг штэ те. Твчээд ингээд нэг энэ хизээ өөрчлөгдөх бол гэдэг ингээд сууна гэж байхгүй штэ. Яагаад гэвэл штэ те чамд юусэн ингээд нэг тодорхой байдал юусэн байхгүй байгаа байхгүй юу? Одоо тодорхой байдал гэдэг нь юу гэсэн үг вэ штэ те? Хөөе чи надтай ингээд нэг байж чадахгүй л гэдгээр зүйлүүд чинь надад үнэхээр ингээд таалагдахгүй. Iris worries гэдэг ингээд нэг тусдаас ингээд нэг зүйл ерөөс чандар байхгүй байгаа нь надад харилцаагаа ингээд нэг гацах хамгийн том ингээд асуудал болсон байгаа одоо байхгүй юу. Тиймээс ингээд бодож үзье. Let's say. Өөрөөсөө асуугаарай. Би энэ харилцаан дээр за юу ч хийж чадахгүй мэн. Гэхдээ чиний хийж чадах хамгийн сайн зүйл чинь чи өөрийгөө хөгжүүлэх. Өөрийгөө сонгож эхлүүл яаж вэ? Чи ингээд нөгөө маань яачих бол хийчих бол гэж ингээд нэг имзэлэхгүйгээр шууд тустаас ингээд байвал яаж вэ? Энэ амсаа бүсүүгээ. Энэ нь болохоор өөрийнх нь инх тайван, өөрийнх нь emotionally аюулгүй байдал, өөрийнх нь эрх чөлөө, өөрийнх нь шийдвэр, өөрийнх нь ингээд нэг хөгжих боломжийг сонгохгүй да. Нөгөө хүнээс хамааралгүйгээр. Би ингээд нэг өнөөдрөөс хавуулаад амар гоо йогад яваал ингээд гоё ингээд хөгжөөд явлаа. Нөгөө чинь чам ингээд атаарах чинь өсгөөд нөгөө чинь чам хоошоо тачин хамаагүй. I don't give a fuck. Энэвсээ тэгж явал яаж вэ? За тэгээд үг нь холдоод үхрэн чинь ингээд явлаа да тэгээд